ингээд бас янз бүрээр ингээл энэ бол зүгээр л яг би чөлөө цагаараа хийжсэн нэг юм. Одоо энэ living with trauma гэж уншиж болно. Нөгөө талаар германаар нь унших юм бол traum гэд нөгөө мөрөөдөл ахгүй юу? Тэгэхээр эн чинь нөгөө харах өнцөг ингээд яаж ч харж болно. Тэгээд энэ simplicity дээр болохоор ерөөхдөө энгийн одоо үйлдэлүүдээ одоо хийх нь аягүй чухал гэдэг өөртөө сануулжсэн гэх юм. Тийм. Яагаад гэвэл миний нөгөө шийдвэрүүд аягүй томдож ирээд байдаг болохоор би тэрийг ингээс. Тэгээд травма гэж юм те. Германаар юу гэдэг гинэ? Тойме гэд одоо яг юун дээр мөрөөдөл гэсэн. мөрөөдөл гэд уншиж. Сайн те травматай гэдсэн чи мөрөөдөл